хоёр төлөөлөгчөөр таслаад жишээ Бацраг төлөөлөгч. За нөгөө хайс хашаа гараж буулгах ажил явсан. За үүний дагуу нөгөө хийгдэх ажлууд сая одоо орж ирж байгаа шиг байна. Үүнтэй холбогдуулаад энэ хотын хуучин зохион байгуулалтаар баг тойроо, их тойроо гэж байсан. Тэгэхээр их тойрууд төр уулна их багтаамжийн зогсоолууд за нэлээд томоохон газруудыг хийхээр төлөвлөсөн. За тэгээд энэ төвд бол Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг харьяалагддаг. Тэгээд Сүхбаатар дүүрэгт би бүр онцгойлон зарим зүйлийг тодруулмаар байна. Яг Сүхбаатар дүүргийн айл хороон дээр хідэн хичнээн нэгждэр хідэн машины зогсоолыг төлөвлөсөн байна вэ? Яг энэ би танилцуулга дээр тодорхой дүн харсангүй. Тэгээ энэ гүүх нөхөд саад хичээн Сүхбаатар дүүргийн удирдлагууд нийслэлээс хийх хичээнгүүд дүүрэг дээр юм хийх хичээн гэж хэлээд гацаадаг. Тэгэнгүүт нийслэлдээ төлөвлөсөн байгаа ажил нь дүүрэгтэйгээ ингээ уйлддаггүй. Одоо энэ зогсоол гэж баах юм оруулаад ирсэн байна. Тэгэнгүүт дүүрэг рүүгээ баахан ажлуудыг ингээд шилжүүлсэн. Тэгэнгүүт дүүргийн нөгөө төлөвлөсөн ажил нь нийслэлийн ажилтайгаа ингээд зөрчилдөд байдаг шүү дээ. Яг энэ дээр би яг зөрчилдөж байгаа хэдийн юм байна. Би Сүхбаатар дүүрэг дээр тухайлаа асууя. Мөн Чингэлтэй дүүрэг дээр хэдэн гараж, хайс, хашаа буулгасан нэгж талбай дээр хичнээн автомашины зогсоол дотроо хоёр янз байгаа. Их багтаамжийн буюу давхар зогсоолуудыг хэдийг төлөвлөж байгаа. Энэний судалгаа нь яг юун дээрс үндэслсэн бэ? Нэг. За ингээд судалгаа байгаад үндэслсэн бол энэ дээр чинь яагаад гэвэл 22 он, 21 онд нэлээд том хоёр ажлын хэсэг гараад энийг бүр 6 төвийн дүүргүүдээр нэлээд том ажил болж исэн. Тэгээ манайх ингээд өмнө нь хийж исэн ажлуудаа ингээд залгамж байхгүй, үгүйсэх юм уу, аль эсвэл дүүрэг нийслэлээр зөрчилдөөд ингээд ажил нь ингээд унаад идэг олон юмнууд байна. Тэгэхээр би яг энэ эдэлбэр газруудыг зааг ялгааг одоо тодорхойлох гэж байгаа төр хэд хэдэн зүйлүүдийг яг бүр тодорхойлоод яг хүмүүст тайлбарлаад хэлээд өгөөч. Одоо Сүхбаатар дүүргийн хоёр хороо байгаа. Их багтаамжийн зогсоол барих гэжсэн сургууль цэцэрлэг барина гэдэг дүүрэг дээр тавьсан гэсэн. Тэгээ одоо яг хийсэн юм байхгүй яг одоо 3 жил болж байгаа. За хоёр дахь асуудал нь энэ хил хязгаар тогтоож байгаатай холбогдуулан саяын танилцуулгатай холбогдуулаад яг энэ хийх ажил маань өмнөх одоо би нөгөө судалгааны дүнтэй зөрж ийн үгдийг тодруулах гэсэн. Яг ийм зогсоолууд бариад ямар үр дүн гаргах гэж байгаа юм? Ямар нөлөө үзүүлэх гэж байгаа юм? Авто замын түгжрэлт болон нягтршилт цаашлаад дүүргүүдийн хил хязгаарт ноогдох энэ үр дүн нь яаж нөлөө үзүүлж байгаа гэдэг тийм та нарт симуляц байна уу? Би энэ дээр нэг хоёр юм тодруулаад. За Бацраг төлөөлөгчийн асуултанд хариулъя. Хэн хариулах вэ? Давуу талаа. За эхлээд Мөнхбаатар дарга хариулъя. За төгс дэлгэрийг дуудаарай. Төгс дэлгэр. Дараа нь ерөнхий архитектор тэгээд давуу талаа. Төгс дэлгэр. 1 2. За Бацраг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийслэлийн хэмжээнд бол одоо энэ гараж болон хашаа хайс буулгах арга хэмжээг ер нь 2020 оноос нэлээд эрчимтэйгээр хийж эхэлсэн байгаа. За 2000-аас 2025 онд бол гараж бол нийслэлийн 8 дүүрэг дээр хийгдсэн байгаа. За одоогийн байдлаар бол нийтдээ 869 байршилд 10,085 гаражийг буулгаад байна. За 10,085 гараж буухлаар 18.1 орчим га талбай чөлөөтэй болсон гэсэн үг. За шууд одоо яг ингээд нөгөө дүүргүүдээр нь задлаж хэлье гэхэлэр арай мэдээлэл ирээгүй байгаа учраас мэдээлэл нэгтгэж жагаад буцаагаад хөргүүлье гэдэг ийм саналтай байна. За давуу талаа орлогч нэмж хариулъя. За Бацраг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нийслэлийн хэмжээнд авто зогсоолын тухай ярьлаа. Сая дүүргүүдийн авто зогсоолуудын тоо хэмжээнүүд нэгтгэхдээ дууссан. Одоо байгаа мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд 130-аад мянган автомашины зогсоол байна. Гэвч 800
40 мянган тээврийн эрсдэл бүртгэлтэй гэдэг тоо статистик байж байгаа. Инхээр Улаанбаатар хотын хэмжээнд цаашид ер нь бид нэр авч зогсоолын менежментийг бол хэрэгжүүлж авч зогсоолыг бол орлоготой үүнээсээ цахаад орлого болдог бодлоор хэрэгжүүлээ гэдэг одоо техник эдийн засгийн үндэслэл хийх гэдэг ажлын даалгавар боловсруулагдчих. Тэгэхээр цаашаа нөгөө Дэлхийн банкны бас Улаанбаатар хотын хөдөлгөөний судалгаа буюу Urban Mobility судалгаа тооцоол олон улсын зөвлөх компани бол бас бидэнд хургуулсан. Дээрээс нь Дэлхийн банкаар хийж байгаа нэг судалгаагаар бол Улаанбаатар хотын авч зогсоолын менежментийн ерөнхий төлөвлөгөө бол гарч ирсэн байж байгаа. Үүнтэй уялдуулаад бол авч зогсоол дээр Улаанбаатар хотын хэмжээний зогсоолууд дээр тэзүү хийгдээд цаашид Улаанбаатар хот дээр одоо хувийн хвшлүүдийн тодорхой хэмжээгээр Улаанбаатар хөгжлийн корпорац оролцоод зогсоолуудаас орлого олж болохоор зогсоолуудыг бас хүртээмжтэй байгаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа. За Мөнхбаатар дарга нэмж хариулъя. Бадарсан дарга нэмж хариулах юм аа. За Мөнхбаатар дарга. За энэ нийтийн хэлбэрт авч байгаа байршлуудаас Сүхбаатар дүүрэг дээр бол 12 байршилд 0.9 га газрыг нийтийн хэлбэрт авч байгаа. За үүнээс яг авч зогсоолоор Сүхбаатар дүүрэгт бол 7 байршил дээр юм авч зогсоол хийх боломжтой байна гэдгээр нийтийн хэлбэрт авч байгаа. За нийтийн хэлбэрт авсны дараа болвол одоо ерөнхий төлөвлөгөөний хот байгуулалт хотын стандартын газарт бол дээрх саналыг хөргүүлнэ гэдэг ийм байдалтай байна. За төгсдөлгөр дарга нэмж хариулъя. Сүхбаатар дүүрэг Шингэлтэй дүүргүүдийн аль аль хорон дээр хэдэн машины зогсоол төлөвлөсөн бэ? Хичнээн хай сашаа буулгаж давхар зогсоол хэдийг барьж байгуулна гэсэн бай. Ерөнхий төлөвлөгөөний энэ төлөвлөлд авто замын төгжрөл болон дүүргүүдэд хэрхэн нөлөөлөл үзүүлж байгаа вэ гэдэг асуултанд хариулъя. Төгсдөлгөр. За төлөвлөгч дахиж энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхий архитектур төгсдөлгөр байна. За нийт их багтаамжийн нийтийн зогсоолуудыг бол бид эхний ээлжинд хэрэгжүүлэх гээд 40 байршлыг бол ерөнхий төлөвлөгөөний газраас бол гаргасан байгаа. За эхний 40 болоод за нийтдээ бол 90 зогсоол гэсэн үг. Тэгэхээр нийт 3 ээлжтэйгээр ингэж хэрэгжүүлэх боломжтой юм аа гэсэн төлөвлөлт бол гаргасан байна. За сүүлийн хэдэн 7 хоног бол яг дүүргүүд дээр бас яг биечлэн ажиллаад үзэхээр зарим төлөвлөлтүүд маань бас яг одоо орчин дээр бас уялдахааргүй ийм жишээнүүд бас нэлээд гарч ирсэн байгаа. Тэр нь юу гэж хэлж яана гэхээр аль хэзээний одоо бид эдийн төлөвлөсөн байгаа төлөвлөлтүүд дүүрэг дээр ажил хэрэг болоод явж байгаа ч нэг хэдэн одоо жишээнүүд байна. За бид хэдийн бас яг төлөвлөснөөр бас иргэд бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн нэг тийм бас байршлууд бас гарч ирж байгаа юм лээ. Тэгэхээр бид хэдийн одоо энэ анх гаргасан энэ байршил маань бас нэлээд өөрчлөгдөх. За зарим нэг их байршлууд бол бас нэлээд уялдж байгаа. Ийм тохиолдлууд байна. За тэгэхээр ер нь бол эхний ээлжинд хэрэгжүүлэх гээд одоо яг энэ 40 байршлаараа бол ингээд шинжилээд дүүргүүдийн саналыг тусгаад явах юм төлөвлөгөөтэй байна. За дүүргүүдээс ирсэн саналын хувьд бол нийт нэг 1200 гаруй санал бол ирсэн. Засаг даргын одоо үүргийн дагуу хороодын засаг дарга нараас 4 сарын 23-нд өгсөн үүргийн дагуу бол 1200 гаруй зогсоолын санал ирсэн. За энэ дээр бол шаардлага хангах нь бол одоо яг бас нэлээд цөөхөн байсан. За тэгээд яг дүүргийн энэ саналуудыг бас мөн тусгаад хэрэгжих боломжтойнуудыг бол бас мөн ингээд төлөвлөгөөндөө тусгаад бас ажиллаад ингээд явж байна. За тэгж таа. Тодруулсан Бацраг төлөвлөгч тодруулга. Би хотын ерөнхий архитекторуудаас асуугаад байна л да. Зүгээр сэтгэл хөдлөлөөр энэ болохгүй байна. Эсвэл оршин суугчид нь болохгүй байна гэдэг ийм асуудал. Эсвэл хэн нэгэн болохгүй байна гэдэг хэсэг бүлэг улсуудын хүсэл сонирхол биш энэ нийтийн хүсэл сонирхол байхгүй. Энийг та хэд яаж судалгаа хийж, яаж симуляц хийсэн юм бэ? Үр дүн нөлөө нь яаж гарна гэж тооцоолсон юм бэ? Сая 40 байршил гэдгийг яаж тодорхойлсон юм? За энэ 40 байршил чинь ямар нөлөө шууд болон шууд нөлөө үзүүлэх юм бэ? Тэгээ би дээрээс дахиад тодруулах гэдэг шүү дээ. Энэ хийх гээд байгаа Сүхбаатар Чингэлтийн дүүрэг хуучнаар бол их тойров, бага тойров. Энд одоо явган болон ундаг дугуйн замыг дэмжих энэ бодлого чинь хэвээрээ юм бол энийгээ дэмжсэн хичнээн байршил байна вэ? Сүхбаатар Чингэлтийн дүүрэг дээр. Энэ яаж нөлөө үзүүлэх юм бэ? Тэрийг л хэлээд өг. Тэгээ ямар судалгаа байгаа? Юуг үндэслэж та нар 40 гээд байгаа? Тэрээс биш нэг За ерөнхий архитектор хариулъя. Ч Бацраг төлөөлөгчийн асуултанд ерөнхий архитектор төгсдөлгөр хариулъя. За Ч Бацраг төлөөлөгчийн асуултанд хариулъя.
Зөвхөн Сүхбаатар Чингэлтэй гэдэг ингээ асуух юм бол бас жоохон өрөөсгөл болох байхаа. Улаанбаатар хотынхаа хэмжээнд бол ерөнхийдөө харж байгаа. За бид яагаад энэ гурван янзын одоо энэ үе шаттайгаар хэрэгжүүлье гэж харсан бэ гэхээр эхний ээлжинд бол зам дагуу болоод за замаас зайдуу одоо гэж хэлэгддэг. За их багтаамжтай зогсоолуудыг бол төлөвлөсөн байгаа. За их багтаамжтай зогсоолууд дээр бол нэлээдгүй хэдэн шаардлага шалгуур үзүүлэлтүүд бол тавьсан. За энэ дээр болохоор хот төлөлт талаасаа бид нэр юу гэж тавьсан бэ гэхээр мэдээж орон сууцны барилгуудаас зай нормаа авах нэгт. За хоёрт ойр орчим том худалдааны төвүүд байгаа хэсэг. За гуравт за энэ хэсэг ер нь бол яг нөгөө зогсоолын эрэлт хэрэгцээ гэж яригдаг. Тэр талаас нь бас яг ингээд шалгуур үзүүлэлтүүдийг бол төлөвлөлт талаасаа 5 шалгуур үзүүлэлт тавьсан. Түүнээс гадна дараагийн нэг чухал 6 дахь үзүүлэлт нь юу вэ гэхээр иргэдийн санал яалтчгүй болчиход байгаа. Ягаад тэгэхээр яг тухайн төслийг хэрэгжүүлэх гээд ингээд ажил явуулдаг. Гэтэл олон жил одоо 10-аад жил ч юм уу те эсвэл сүүлийн жилүүдэд дандаа иргэдийн эсэргүүцлэлд тулгараад энэ зогсоолын бас тэр дотроо их багтаамжтай зогсоолын ажлууд бол удаашрсан ийм зүйлүүд их ажиглагдсан учраас дүүрэгтэйгээ хороодын засаг даргамттай ажиллая. Иргэдтэйгээ хамт воркшоп хийя. Энд үнэхээр зогсоолын хэрэгцээ байна уу гэж ингэж төлөвлөж явъя гэдэг үднээсээ бид бол яг шалгуур үзүүлэлтэндээ зайлшгүй иргэдийн саналыг бол оруулсан байна. За миний бие бас өөрөө санаачлаад мэдэн яг энэ зогсоолын төлөвлөлтийг гаргаж авах үедээ иргэдээс бас яг сайн дураар санал аваад үзье гэдэг нэг онлайн байдлаар санал бас авч үзсэн. За энэ дээрээ төлбөрийн талаарх санал асуулга авсан байгаа. За байршлууд дээр та хаана зогсоол ямар зогсоол хэрэгтэй гэж бодож байна гэдэг талаас нь бас дүүрэг болгоноос бас ингээд санал асуулгаас иргэдээс бас чөлөөт байдлаар ингээд авч үзсэн байгаа. Тэгэхээр гэх мэтчлэн үндэслээ бол ерөнхийдөө яг нөгөө эхлээд бол мэрэгжлийн талаас нь за саний хэлсэнчлэн шалгуур үзүүлэлтүүдийг тавиад за мөн иргэдийн саналыг бол ингээд тусгаад явж байгаа. Тэгэхээр энэ нэг аль алийг бол зайлшгүй уялдуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид төлөвлөлтийг дээрээс доош буюу зөвхөн бид нэг ширээний ар суугаад төлөвлөлт гаргаад байх юм бол яг бас газар дээр очиод хэрэгжихгүй байгаа ийм нөхцөл байдлуудаас их ажиглагдсан учраас иргэдийн саналыг бол нэлээд чухалчлаад аваа явж байгаа. Тэгээ энэ дээр бас төлөөлөгч маань ч гэсэндээ хамтарч ажиллахад бол бид нэр бол үнэхээр нээлттэй байгаа шүү. Тэгэхээр дүүрэг дээр бол бас яг саяны хэлсэнчлэн иргэдтэй хамт хийх энэ воркшопуудыг бас хийхээр төлөвлөд ингэ явж байна. За тэгэхээр яг мөн хоёр дахь асуулт нь уучлаарай явган болоод дугуйн зам гэж ойлголоо тийм. Тэгэхээр явган болоод дугуйн зам дээр болохоор ямар чиглэлтэй ажиллаад явж байна вэ гэхээр энэ жилийн одоо явган зам дээр та бүхэн маань сайн мэдж байгаачлан 30-аад хэврээ 100%. Зөв ойлголоо. За тэгээд эхний ээлжийн 40 байршлуул нэг ийм одоо нөгөө стратеги төлөвлөгөөгийн дагуу ер нь хэрэгжүүлэх явж байгаа. Дараагийн ээлж нь юу вэ гэхээр одоо мэдээж энэ их багтаамжтай нийтийн тээврүүд төлөвлөгдөх учраас эдгээр их багтаамжтай нийтийн тээврийн зогсоолын дагуу одоо park and ride гэж хэлэгддэг. Зарчмын дагуу за томоохон энэ нийтийн тээврийн зогсоолууд дээр за бас мөн зогсоолуудыг төлөвлөнө гэж харж байгаа. Тэгэхээр жишээлбэл хотын одоо заагаас хотын төв рүү орж ирэх гэж байгаа тохиолдолд за тухайн метрон зогсоолж байдаг юм уу BRT-гийн зогсоолоор машинаа тавиад хотын төв рүү орж ирэхдээ заавал машин унж биш за нийтийн тээвэр хэрэглэх ийм боломжийг олох үүднээс бол хоёр дахь ээлжийн буюу хоёрдугаар ээлжийн за тавиад байршил нь бол голчлон яг энэ хотын зайдуу за тэгээ нийтийн мега төслүүдтэй уялдуулах байдлаараас бид бол мөн дараалал авал гаргасан байгаа. Тэгэхээр хотын төвд аль болох хэд машиныг оруулж ирэхгүй гэдэг бол бодлого бол явагдаж байгаа хിവэрэ байгаа. Явган болоод дугуйн замыг дэмжих за тэр дотроо бүр яг car free гэж нэрлэгддэг. Огт машин орохгүй зоонуудыг хүртэл 20 минутын үндэсний хорон дээр өмнө хэрэгжижсэн энэ ажлыг бас үргэлжлүүлээд аваа явах байдлаар замын хөгжлийн газартайгаа ярилцаад нэгт уялдаатайгаар ажиллаа явж байгаа гэсэн үг. За баярлалаа.